Сайн байцгаана уу сайхан монголчуудаа. Amplified with гурван подкаст маань тавтай морил манай 4 дахь дугаар болж байна. За 4 дахь дугаарын маань үүлэн зочноор хэн байгаа лээ? Кристин Лагарде. Аюу хэцүү нэртэй, Франц нэртэй Лагарде. Тий. За би бол зүгээр шууд англи хэлээр нь дуудана. Кристин Лагарде. Аюу чангаар Кристин гэдээ би явчих. Тий. За Кристин Лагарде яа сонгосон бэ гэхээр бүх юм дээр дандаа тий ингээд ихний эмэгтэй лидершип эмэгтэй манлайлалыг маш сайн гаргаж тий яг үнэ анхдагч тий маш их юм эмэгтэй манлайлал Pioneer тий pioneer хийж явсан тий тэгээд эмэгтэй манлайлагч дотор одоо хүмүүстэй маш их юм мэс хагалж ингэж явсан. Тэгэхээр ийм нэг Франц эмэгтэй байна. Тэгээд бас энэ дугаартаа урьдчилаад хэлэхэд айгүйх Франц хэллэгүүд байгаа учраас буруу зүрх хэлж магадгүй шүү. Гэтэ that's okay. Je parle français. Тэг хотлоо шүү манайха. Оксфордын их сургууль, BBC, Нэгдсэн үндэсний байгууллага зэрэг дэлхийн томоохон байгууллагын захирал менежерүүд ямар хичээл үздэм болоо. Эдгээр байгууллагуудын захирал менежерүүдийн үздэг хичээлийг та бүхэн манай гурван аппликейшнаар дамжуулан монгол хэл дээр үзэх боломжтой болсон байгаа шүү. Английн Global Growth Institute-ийн дэлхийн түвшний менежер хичээлийг үзээд та бүхэн маань багаа хэрхэн бүрдүүлэх юм, харилцааны чадраа хэрхэн сайжруулах уу, удирдлагатайгаа яаж зөв харилцаж сурах уу, мөн хурлаа хэрхэн үр дүнтэй удирдах уу зэрэг ажлын байран дээр ч өдөр тутамд хэрэг болох ур чадруудыг эзэмшээд олон улсын сертификатыг гардаж авах боломжтой болсон байгаа шүү. Та бүхэн гурван аппликейшны татаж авах линкийг комент хэсгээс аваад эхний хичээлээ өн төлбөргүй үзээрэй. За тэгэхээр ямар ч байсан ингээд Кристин Лагарде гэдэг одоо энэ мундаг манлайлагч улс төрч тий одоо бодлогын түвшинд ажилладаг одоо хуульч ийм эмэгтэй талаар бол ярих чинь. За тэгээд яаж явж байгаад энэ эмэгтэй одоо ийм хүчтэй эмэгтэй төрдөйм болоо. Энэ эмэгтэйгийн хойно ямар боловсрал, ямар арга гэр байваа гэдэг тал дээр өнөөдөр жоох ухъя тий хоёлаа. Тий. Гэтэ төмөр хадагтай байна дэр гэсэн нэр бол байхгүй тий. Гөө бүр эсрэгээрээ. Окей. Бүр эсрэгээрээ байх болно. Тэрийг хоёлаа одоо ярина тий. За тэгээд ер нь Кристин Лагарде Франц бол дэлхийн 2 дугаар дайны дараа бол ер нь улс таяараа маш хүнд нөхцөл байдалд орсон байсан. Эдийн засаг боловсрал, дэд бүтэц тий бүхэл юмнууд нь ер нь төрчигтэй нэлээд хүнд байсан. Тэгээд Франц бол яг 2 дугаар дайны дараа ерөөсөл хүн дээр суурилсан хөгжлийг бий болгоно гэж шийдсэн бэл. Human capital тий одоо хүний human capital-аар хөгжүүлчих юм бол дагаад энэ улс орон өөр хөгжнө гэдэг ийм гоё бодлого бол барьсан юм байна. За тэгээд тэр дунд бол мэдээч хэрэг одоо Лагарде бол явжсэн байгаа шүү. Боловсролоор дамжуулж. Тий, боловсролоор дамжуулж хүмүүсээ хөгжүүлъя л гэдэг ерөөсөө ийм зөв бодлого бол барьсан юм байна. За тэгээд Лагарде болохоор Le Havre гэдэг газар бол төрсөн. Le Havre гэдэг газар бол төрсөн тий. Тэгээд аав ээж хоёр нь бол хоёлаа багш байсан. За хоёлаа хэлний хүмүүс юм байна. Би хэлний чиглэлээр багш нар байсан. За тэгээд энэ Le Havre гэдэг газар нь болохоор ер нь бол бас баг багш нарын хот гэж нэрлэдэг. За тэгээд хүмүүсийнхаа боловсрал тэ одоо энэ эдийн засгийн нөхцөл байдал юмд нь бол нэлээд анхаардагаас гадна ер нь л энэ босрал дээр нь хамгийн их анхаардаг нэг юм газар өөрөө бас ингээд төрсөн юм эмэгтэй юм байна. За тэгэхээр төмөр хадагтай биш юм бол Криси гэдээ бүр явчих. Тэгээд арай наалтстай тий. За Криси ихч маань бол Лагарде гэж ярьсан. Лагарде. За Лагарде. Мэдээ тий. За мэдээж яг ийм газраас бол нийгмийн ухамсарыг үйлж авсан гэж бичсэн байлээ. Тэгээд нөгөө англиараа нийгмийн ухамсар гэдгийг бүр аягүй гоёор гаргаж ирсэн. Одоо монголоор ч үл ингэж бууж байгаа. За тэгээд Францийнх нь бас өөрийнх нь боловсролын шатыг ярих юм бол тухайн улсаас нь за боловсролын шатаа хэд хуваачаа гэд Grand École одоо англиараа бол шууд Grandes Écoles гэж уншиж илээ. Тэгээд prep school-ууд болон École Normal School гэдэг ийм нэртэй элит сургуулиудын одоо системийг гаргаж ирсэн юм байна. Энэ маань ерөөсөө одоо бид хоёрын өмнө нь ярьжсэн боловсролын системүүдээ шал өөр байгаа. Тэгээ яванда бас дэлгэрэнгүй тайлбарлая. За тий. За тэгээд ер нь өөрөө нөө Лагарде бол лицей сургуультууд яг манайхаар бол яг хэлгэн лицей гэдэг тий. Лицей гэдэг энэ сургууль одоо босрлын нэг юм
шатлагдсан үг шүү дээ, тий. Энэгээр бол нэлээд явсан. Тэгээд тэнцэн төлөө ер нь юуг анхаардаг гэсэн бэ гэхээр мэдээж хэрэг ер нь бүхэл юм руу нэлээд наривчлж сургадаг гэсэн жоохон гүнзгийрүүлдэг гэх юм уу, тий. Тэгэхээр одоо нөгөө Монгол улсад байдаг лицей сургуулиуд тэр хичээлийнхаа чиглэлийг дагаад илүү шахтагтай адилхан. Тийм одоо Мойси лицей, Тиси лицей гэдэг байдаг шүү дээ, тий. Тиймэрхүү байдлаар бол явдаг ийм сургуульд бол төгсөн маа сурсан маа. Гэхдээ энэ сургуулийнх нь одоо гол үндсэн чанар нь яадаг вэхээр ер нь нэг тийм бүх талаараа хүмүүсийг нэг юм төгс болгох зорилготой. Мэдээж хэрэг хим, физик, математик тэ хэлний ингээд уран зохиолын тэр бол ингээд тогтмол байж байгаа. Тэрнээс гадна хамгийн чухалж боддог гэсэн юм философи. Философи хичээлийг нэлээд гүнзгий оруулсан. Тэгээд ёс суртахуун гэдэг зүйлийг бас нэлээд гүнзгий заадаг. Нөгөө өмнө нь ярьжсэн Трамп болон JD Vance гэдэг хүмүүс бол тий. Ер нь бүгдээрээ л энэ философи гэдэг зүйл дээр ер нь маш их ингэж анхаарчаа. Философи үзээд юмнуудын нөгөө нарийн мөн чанарыг нь л ер нь ойлгоод байгаа шүү дээ, тий. Бас нөгөө талаасаа текст их унших. Тэр нь уншсан юм ойлгохыг comprehend хийх гэдэг зүйл яригдж байгаа учраас давхар яриад бичээд байхаар үндсэн логик сайжирдаг байна тий. Яг үнэ. Тэгээд уншснаа ойлгох чадвартай хамгийн гол нь тий. Тэр нас айгуу сайжраад явдаг. Тэгэхээр энэ дээр нэлээд сайн хардсан юм байна. Тэгэхээр ерөн суур мэдлэг нэлээд сайн чанартай авсан. Тэр нь болохоор одоо энэ IMF одоо за тэгээд энэ Европын төв банк энэ төр дээр ажиллах өөрийнх нь тэр манлайлал үзүүлэх юмд нь бол ерөөсөө нэвт шингээд явцсан юм байна. Тий. За баярлалаа. За энэ хүн маань бол сая таны хэлснээр ямар нэртэй лицей сургуулиудыг төгссөн бэ гэхээр лицей Франсуа Иег. За буруу уншиж магадгүй. За ийм нэг лицей сургуульд явсан. За энэ лицей сургууль маань болохоор бүх талаас нь бэлтгэдэг юм байна. За энээсээ бүр наривчлаад харин арай нэг элит Клоде Моне гэдэг лицей сургуульд явсан. Болохоор шинжлэх ухаан, эдийн засаг, урлаг тэгээд төрлийн хэлүүд дээрээс нь соёлын хөтөлбөрүүдийг заадаг ийм сургууль болсон. Тэр соёлууд ямар соёлуудыг заасан бэ гэхээр Англи, Итали, Араб, Хятад гэдэг ийм маш сонин холимог тийм соёлуудыг орж өгдөг. Тийм бас нэгэн лицей сургуульд ингэж явсан байна. Тэгээд эндээс ингээ харахаараас нөө Францын боловсролын систем бас өөр юм билээ те. Төгтөө ойлгоход бас ямар ч олон тийм шат дарааллууд нэг тийм өөр юм билээ. Тэгээд 1808 онд Наполеон энэ bachelorate гэдэг юм уу да одоо юу гэдэг тийм baccalaureate за нэг Франц үг тийм Франц. Гэхдээ энэ болохоор ийм одоо нэг тийм юу авсан байх нэг юм бас л нэг одоо эрдэм шинжилгээний нэг юм дегри юм уу да зэрэг тийм яг үн тийм үнэлгээний нэг юм систем тэрийг бол оруулжсэн. Тэрэн дээр болохоор одоо эдийн засаг, нийгмийн ухаан, шинжлэх ухаануудынх нь одоо мэдлгүүдийг шалгадаг нэг юм бас нэг юм юу хэ нэг тийм зэрэг л бол гаргаж ирсэн юм байна. Зүгээр сонирхуулж ингэж ярихад тэгээд тэрийг нь болохоор нэг юм 20 оноос дүгэнд юм байна. 20 оноос. Одоо жишээ нь TOEFL чинь 120, IELTS чинь 9 гэл ингээл явж байгаа шүү дээ. Тэрүүн шиг л ингээд нэг тийм 20 оноос дүгндэг нэг юм зүйлийг бол 1808 онд бас ингээд гаргаж ирсэн. Гэхдээ тэр нь энэ нь одоо ч гэсэндээ ингээд үргэлжлээд ингээд явж байгаа юм билээ шүү. За үүндээ энэ манай бакалавр бол биш. Яг тэрийг нэмэлт. Манай бакалавр биш. Америкийн ер нь барууны орнуудын bachelor degree-ч биш. Зүгээр bac гэд BAC-гээ явцдаг. Үнэлгээ нь их хөрхөн нөгөө 20-с тэд байвал бян буюу сайн. Нөгөө манай кафе менежер бян сайн. Нөгөөх нь арай дэвшлэгээр тэхэ бян илүү сайн гэх ингээ явцдаг. Тийм хөрхөн үнэлгээтэй юм байна лээ. За ингээд нэгэн систем ярьсных түрүүн өмнө нь яг нарийн детальны орно гэсэн одоо оръё. За энэ baccalaureate гэдэг ийм юм авсан одоо high school-ийн хүүхдүүд маань Францда дараагийн бэлтгэл сургууль руу буюу prep сургууль руу ордог юм байна. За prep сургууль нь 2 жилийн туршид математик, философи, literature уран зохиол, эдийн засаг гэх мэт хичээлүүдийг ордог. Үүнээс гадна яг конкурс гэж авдаг гинэ. За тэгээд энэ улсынхаа хэмжээний шалгалтаараа Grand École буюу дараагийн том сургууль руу ордог. Стил хоёлаа нөгөө high school-аа л ярьж байгаа. За тэгээд үүнээсээ гадна бүр дараагийн хамгийн супер нь normal school гэж яриад байгаа. ENS гэд зөвхөн багш бэлтгэдэг байсан сургуулийн анх бол. Тэгээ явандаа болохоор
Францын хамгийн нэр хүндтэй судалгааны болон улс төрийн сэхэтнүүдийг бэлтгэдэг ийм одоо сургуулиуд ингэж дараагийн түвшинд ингэж гаргаж ирсэн байна. За энэ нь болохоор одоо Grand École-ууд нь манай Америкийн Ivy League-ийн сургуулиудтай адилхан гэсэн үг. Харин энэ саяны Normal School нь буюу ENS гэж яриад байгаа эсвэл ENH гэдэг байгаа. Энэ нь арай бүр судалгааны тал руугаа учраас бүр дараагийн гэсэн үг. За тэгэхээр ийшээгээл орох юм бол таны ирээдүй батны. Та бол ингээ супер юм байна гэсэн юм үнэлгээтэй байгаа гэсэн үг. Юунаас гадна нөгөө Франц улс маань тэгэхээр судалгаан дээр хэр их анхаарал өгдөг вэ гэдэг нь харагдаж байна. Судалгаагаа бүр хамгийн дээр нь гаргаад тавьчих тийм. Бүх юмны дээр судалгаа байх хэрэгтэй гэдэг тийм. Супер. За тэгэнгუთ Лагарте маань яла одоо манай хүн ч одоо хоёлаа бол одоо ерөнхий ороо яваад байна шүү дээ. High school дээр нь л яваад байгаа. Ерөнхий боловсролын юм дээр хэсгээр бол яваад байгаа. Тэгээ ерөнхий боловсролоо төгсөн гутаа мань хүн юу хийсэн бэ? За тэр бак гэдэг юм авсныхаа дараа буюу high school диплома шүү. Энийг авчаад гэхдээ яг бүтэн шууд коллеж руугаа ороогүй юм байна. Америкийн нэгдсэн улс руу American Field Service гэдэг ийм хөтөлбөрөөр нэгэн Америк айлд ингээ байрлангаа сурах тийм боломжийг шууд эдлээд явчихжээ. За тийм байна. Тэгэнгუთ энэ нэг American Field Service гэдэг энэ бас одоо ч гэсэн байгаа шүү дээ. Ингээд Америк айлд очиод нэг соёлынхын ялгааг ойлгоод энэ төр гэдэг ингээд нэлийн сайхыг явдаг. Холдоод ингээд дотор нь ороо явдаг. Тэгэхээр энэ бол хөтөлбөрнийх нь бол одоо анхных нь юу болохоор дэлхийн 1-р дайны үеэр төрийн тусламжийн сайн дурын байгууллага байсан гэж. Тий. Тэгээ энэ нь ингээд өөрөө өөрчлөлж ингэж явсаар байгаад одоо болохоор олон улсын сурагч нар одоо сурагч солилцоогоор ирээд Америк айлд байгаад Америкийн соёлыг сураад тий одоо ингээд шал өөр орчинд тайлаад нүд тайлч одоо дараагийнхаа левелд гарахт тусалдаг ийм гой хөтөлбөр болцсон. Ийм гой түүхтэй юм байна бас тий. Тэгэхээр Кристиан Лагард болохоор өөрөө бас энэ соёлын хөтөлбөрт одоо энэ одоо сурагч солилцооныхаа хөтөлбөрөөр маш олон зүйл ингээ ойлгосон гэж байгаа. Тэгээ ингээд Америк айлд очисон чинь нэгэнч Францаар ярьдаггүй. Үгүй одоо ярихгүй шүү дээ. Тэр чинь өөрөө хэл сурах гэж очив юм уу? Тий. Тэгээд өөрт нь амар ингээ хүн цохилтон. Тэр чинь одоо тийнейжер байгаа шүү дээ. Өөрхий. Тэгээ нэг 17 настай хүүхд явж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ч ингээд өөрх нь хэлээр ярихгүй. Тэгээд хамгийн гол нь соёл нь айгүй өөр. Хэлнээс гадна ингээд соёл нь их өөр. Өөрийнх нь ингээд илүүд үзэж байгаа. Өөрийнх нь одоо айгүй чухал үн цэнтэй шүү гэж боддог юм нөгөөд нь ойлгохгүй. Тэгэхээр энэ ямар сонин айл вэ? Айгүй онцгүй айлд би баг ирсэн юм шүү. Буцд юм уу? Энтергээ тухайд бодож ирсэн байгаа. Тэгээд гинт мань хөө ингээд бодож нөгөө basic teenager brain тийм тэгснээ ингээд бодож жагаад соёлын ялгаа гэдэг чинь ийм зүйлийг хэлдэм байна. Америк хүмүүс буюу Франц хүмүүс хоорондоо ялгаатай юм байна. Америк хүмүүс намайг Америк соёлынхаа дагуу намайг харилж байгаа юм байна. Айгу эргээр тий тэгж айгу гинт ойлгосон ухамсарлсан гэж байгаа байхгүй. Тэгээд би ч гэсэн тэгвэл энэ хүмүүсийг бас ингээд те бас өөрсдийнх нь хэлээр ингэж хайрлая гэд айгуу сайн ойлголцож эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээл 17 наснда л тэр хүүхэд болвол ийм соёлын ялгаа гэдэг чинь юм байна шүү гэдгийг л бас айгуу сайн мэдэрсэн байгаа юм. Cultural diversity гэдэг нь шууд тэр бага наснда ойлгосон байна гэсэн энэ хөтөлбөрийн ачаар. Тэр гэртээ бас арай эрт шууд ингээ Франц соёлоос өөр гадны соёл руу оруулсан шүү. Тий одоо бол аав ээжийн шийдвэр хальтаа тий. Энэ тэгтээ нэг яг аав ээжийн шийдвэрээс гадна ийм юм бэлээ нөө аав ээж хоёлаас ингээд нөө одоо яриад байгаа шүү дээ. Ер нь ард гэр хүүхдийн боловсрол дээр ямар их нөлөөтэй юм бэ гэд. Тэгээ аав ээж хоёр нь болохоор нөө хоёлаа багш байсан. Тэгээд Кристиан Лагардыг айгүй хэм эрсдэлтэй зүйлсүүдийг хийхин дэмждэг байсан юм байна. Багаас нь одоо шууд ингээд мэдгүй газар автобусан суулгаад аялуулцдаг ч гэдэг юм уу те. Тэгээ магадгүй энэ Америк руу ч гэсэндээ шууд ингээд явуулчихж байгаа нь мань хүнийг эрсдэлтэй зүйл бол хийхт нь спорт хийж дэмжсэн гэсэн үг байгаа байхгүй. Next level авэж тий. Тэгээд тэр нь болохоор амьдралд нь яаж нөлөөлсөн бэ гэхлээр эмэгтэй хүн мус хаглаад ийм том өндөр албан тушаал ингээд боломжууд ороод ирэхэд айхгүйгээр за тгий гэдэг одоо тийм риск тейкер болгосон гэсэн үг. Ер нь бол. Тэгээ тэр нь өөрт нь одоо карьерийн замналд маш их нэмэр болсон гэж. Тэгэхээр энэ дээрээс ингээд бид нар харахаар тийм ингээд тэр хүн биел болдог байхгүй тийм ингээд орчноосоо бий болж хөгждөг л
байгаад байгаа гэдэг жишээ юм да. За үүнтэй холбогдуулаад зүгээр нэг судалгааны талаар ярихад саяны таны ярьсан юм тулах гэдэг зүйлийг бол сүүлийн үед яг сэтгэл зүйн эмчилгээнд хэрэглээд байгаа юм лээ. За тэгэхээр ямар нэгэн травматай хүн байлаа гэхэд тэрийг бол яг сүүлийн үеийн эмчилгээгээр бол тухайн тэр юу травма үүсгээд байгаа их сурвалжтайгаа тул гэдэг юм байна. Тэгээд тэр нөгөө нэлээд олон травма үүсгээд байгаа юмнуудаа ингээ ирэмблээд хамгийн багаас нь эхэлж тулж ялан гарч штэ давж гараад тэгээд бүр төгсгөлд нь одоо нэлээд юу амар хүн травма өгсөн зүйлтэйгээ тулаад тэгээд тэрийгээ давж гарч иж ер нь ингээ травмаагүй дээрэс нь сэтгэл зүйн хувьд ингэж батны хүчтэй болдог гэж гарсан байна. Тэгэхээр Кристин Лагардагийн хувьд бол хар багаасаа юмыг тулах тэр эрсдлийг авах гэдэг зүйлээ өөрөө сурцсан. Аав ээж нь ингээд сургацсан гэдэг чинь угаас л яг mentally тийм strong хүнийг бүтээсэн биш үү? Тийм лээ. Тэгээд нөө нэг аав нь гэхдээ бас нас орсон юм билээ шүү дээ өрхий. 17 настайд нас орсон юм билээ. Тэгээд Кристин Лагард ч өөрөө 3 эрэгтэй дүүтэй. Тэгээ ээж нь ер нь бол ингээд 4 хүүхэд төсөж байгаа. Ингээд single mom болоод үлдсэн байгаа байхгүй. Аав нь болохоор эрүүл мэндийн шалтгаанаар өвчнөөр өнгөрсөн юм лээ. Тэгээд мэдээж хэрэг тэнцэн ингээд ээж хаа бас ингээд бас resilience-ийг тэмдэс ингээ хараа явж байгаа. Тэгээд ээжээгээ бүр хөшөрцөн хань ингээ асуусан гэсэн та яаж тийм юм надаар тийм галзуу галзуу юм хэлхийг зөвшөөрдөг байсан юм бэ гэдгсэн чинь би чамд итгэдэг байсан. Би чамд ингээ зүгээр манай лагаард бол яаж иж байгаа л учрыг олчихно да эний цаана гарчна да гэд тэрэнд нь би итгэдэг байсан учраас ингээд окей гэд чамайг дэмждэг байсан гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр хүн асуугаад одоо мэдж байгаа ч гэсэн чи тухайн үедээ бол ээж аав надад итгэж байгаа шүү гэдэг тэр мэдрэмж бас айгүй чухал байсан баг тий. Өөртөө итгэхгүйгээр харуулсан юм тий. Өөртөө итгэлийг олж авахд бас айгүй нөлөөлсөн баг. Тэгэхээр хэлчихсэн баг тий. Тий асуусан гэхээр хэлээгүй байж магадгүй. Тий нэлээд одоо сайхан өгшин бас асуусан гэхээр хэлээгүй гэж магадгүй юм санагдсан. Тэгээ зүгээр ингээд үйлдэлээрээ мэдрүүлсэн юм шиг байгаа. Тэгэл саяхан л одоо ээж байгаа хөшөө болсон хань л асуусан юм шиг лээ. Тэгэхээр энэ талаас чинь бас юу гэж харагдаж байна вэ гэхээр нөх хүүхдтэй итгэх, тэг итгэж байгаа шүү гэдэг мэдрүүлэх гэдэг чинь бас айгуу чухал байгаад байгаа зү тийм. Аа тэр нөгөө итгэлийг төрүүлэх, дээрэс нь итгэлийг өөрөө хадгалж авах гэж хичээх гэдэг үйлдэлүүд их чухал юм байна. Өмнө нь бас хоёулаа Кейт Миддлтон дээр ярьжсэн. Яг итгэл гэдэг зүйлийг бол ингээд мэдэрсэн байсан учраас одоо тэр хүн бол ингээд амьдралыг арай өөрөөр хардгаа. Дээрээс нь хүүхдүүдэд ерөөдөө итгэл гэдэг зүйлийг хар багаас нь суулгаж өгөх юм бол энэ хүүхдүүд маань өөртөө итгэлтэй сайн хүүхдүүд болж хүмүүжнэ гэж нөгөө философитой яваад байгаа гэж ярьжсэн тийм байна. За тэгэд нөө Holton Arms гэдэг тэр чинь болохоор за тэгээд college prep тий. За тэр college prep-ийн хувьд гэх юм бол Maryland-д байдаг их хөөрхөн сургууль илээ. Бас л high school нь одоо коллеж руугаа ороогүй л байгаа. Тий. За тэр Maryland бол үнэхээр гоё газар байлээ. Тэрнгээр ингээ явхад бол харж байгаагүй үнэтэй машинууд байдаг. Зам нь ямар гоё юм. Ер нь тэгээд нөгөө нэлээд өндөр үнэтэй ч юм уу соёлтой газруудын зам бил гоё гэдэг юм уу. Тэр зам бол их гоё санагдсан. Тэнд бол яваад 70-аад онд Bethesda гэд ийм хөрш зэрэгэлтэй орчинд ингээд хүмүүжсэн юм байна. Тийм тэгээд энэ нэг Holton Arms чинь өөрөө Octane Prep College байсан тий. Дагаа октоодын одоо юу гэсэн байгаа үлгийн нутаг тий октоодын тий үлгийн нутаг тий октоодын дошин дээр мань хүн бол ингээ очсон баа тий. Тэгэхээр тэр нэг октоодын коллежээс мань хүн болоос юу олж авсан хэрэг ахаал нөгөө эмгтээчүүдийн манлайлал гэдэг зүйлийг тэндээс аягүй сайн олж авсан. Тэгээд илүү жоохон сорилтонд дуртай, эрсдэл авдаг тий. Тэгээ хариуцлагатай гэсэн одоо тийм иймэрхүү өөрийнхөө манлайллын философиг тэндээс ойлгож авчихсан гэж ярьж илээ. Тийм манлайллын философи. Өөрийнхөө манлайллын философиг ер нь цаашдаа би нэг иймэрхүү философитай манлайлагч байна, лидер байна гэдгээ бол тэр жоохон үедээ бас ингэж ойлгож ер нь анхныхаа тэр мэдрэмжийг бол авч ирсэн байгаа. Octane сургууль дээр танд гэхдээ нөгөө ярьдаг юмнууд ч байгаа шүү. Тийм Octane коллеж дээр хоёлаа Кейт Миддлтны манай 2 дугаар эпизод тий тэрэн дээр бол Кейт Миддлтны тал дээр ярьжсэн, Хиллари Клинтоныг ярьжсэн тий Octane коллеж даваа болон сул талууд гэдэг ингээд бас ярьжсэн. Тий сонирхол манай бас үргэлжлэл тэндээс сонсч болно. Тий. За
хоолтон харамсын хөтөлбөрийн хувьд гэх юм бол ярихад яг таны хэлснээр ийм манлайллыг суулгадаг юм байна. Тэгээд яг үндсэн хөтөлбөр нь бас ингээд нийтэд нээлттэй биш байлээ. Үүнээс гадна яг сургуулийнхаа стандартаараа түүх, хэл, математик, шинжлэх ухаан, урлаг гэдэг энэ хичээлүүдэд маш сайн анхаарлаа өгч заадаг газар. Дээрээс нь хоёр том номын сантай, тэгээд бүр юм театртай, одоо урлаг уран сахнаа дэмждэг газар тэглэх, мөн усан бассейнтай гэдэг ийм гой сургууль гэж өөрөөр хэлбэл яг рекламцсан байлээ. Тий. Жимсэн Мариленд руу хизээ очиж исэн бэ? 2015 юм уу 4 онд ч юм уу. Хоёлаас ойролцоол очиж исэн юм байна. Би бас тэнд нэг тийм юун дээр boarding school дээр биш зүгээр энгийн private school дээр бас очиж исэн. Тий бас нэлийн чинэлэг арай тий чинэлэг хүмүүсийн бас plastic surgery сайтай. Тийм ээ тий. Би бол зүгээр судлаагүй зүгээр ингээ замд харагдсан. Олон хэлбэл нөгөө юу н Таиландд энэ тэндгүү мисалт хийж гэдэг имлэгүүд аягүй байдаг шүү дээ. Тэрэн шиг ийм үнэтэй бутик тийм plastic surgeon нүүд байдаг газар байлээ. Зөв. Окей. За тэгэхээр мань хүн бол тэнд манайд байж байгаа тавьсан байна. Тэгэд бас лагартагийн хувьд аюу сонирхолтой нэг зүйл болсон байгаа даахгүй. Тэгэхээр одоо мань хүн болохоор US Capitol дээр конгрессмен те William S. Cohen гэдэг тийм конгрессмен дээр бол интерн хийх боломж гарсан юм байна. Яагаад гарсан бэ гэхээр яг тэр үед нь тэр конгрессмен дээр конгрессийн гишүүн дээр те Франц хэлтэй хүн хэрэг болсон юм байна. Тийм. Тэгээд яг тэр шаардлагатай үед нь яг лагарта байж таарад тэгээд 17 настай өгт. 17 настай охин хүүхэд те US Capitol одоо Америкийн улс төрийн зүрхэнд байгаад те улс төрийнхнийг яг хажуунаас нь хараад тий хажуунаас нь хараад тий зүрх хасна гэдэг шиг яг үнэ тий ингээд хажуунаас нь хараад бүр ингээд мэдрэх тийм боломж болсон гэд олдож ирсэн юм байна. Вау. Одоо тэгээд US Capitol руу жишээлбэл тийм бага насны хүүхдийг оруулах боломжтой юм бата ингээд ID гаргаж өгөөд бас сонирхолтой л юм тий. Тийм би болохоор тэрийг бас ингээд бодоод байгаа. Энэ нэг Holton Arms Center гээд сайн коллеж энтерт college prep энтертаас ингээд явж исэн тэр network л байгаа хэл та. За тийм ба тий. Тэгээд болгоод ямар тач хийсэн байна. Тийм болгоод бол хийсэн л байна. Гэтэ ингээд зөв зүгээр байж байгаа яагагүй ах уу. Тэгээд тэр бас нэг танил талын сүлжээ мэдээллийн ямар ч хэсэг нэг тийм нээлттэй source байсан байгаа тий. За тэгээд маш олон ийм бэлтгэл сургуулиудаар явлаа. Би тэр ерөөсө бакалавр руу ороогүй л байгаа. Бүр яваалах юм. Би харин Кристиан Лагардгийн юуг ингээ харчаад пөөх энэ ч одоо юу вэ? Ямар удаан бакалавр руугаа ордгүй юм бэ гэдээ бүр ингээ бодчихсон. Тийм. За одоо тэг нэг эцсийн шатанда нэг бакалавр дээр ирэх гэж байна уу юмсан байна. За одоо бакалавр дээр ирэх гэж байна. Гэтээс нөгөө талаасаа магадгүй бид нэр бакалаврын шат руу очихдоо дөнгөж 17 11-т бэлэн биш байдаг ч гэж болох юм тий. Тэгэхээр нөгөө яг Францын систем бол яг тухайн чиглэл рүү ингэж бэлтгээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн лүгээ орох гэж нэлийн нарийн шалгалтуудыг өгч дамжиж явдаг сонирхолтой ч гэж магадгүй арай. За тэгээд Парис Nanterre University гэдэг ийм сургууль болсон байна. Одоо Paris Nanterre энэ газар тийм нэртэй сургуульд бол англи хэл болон хууль гэдэг нэрээр бол эцэст нь бакалавр авчээ. За Америк болон бусад улс орны бакалавр гэж хэлэх яг bachelor гэдэг дигритэй тэнцвүүц дипломыг бол авсан байна. За окей ямар ч гэсэн ингээд нэг явж хуулиар бакалавр авсан байна тий. За тэрнийхээ дараа шууд магистр авсан байна. Тий. За магистр 2 магистртай. Манай лагартай. За нэг нь болохоор юу юм бэ? Paris Nanterre University гэдэг бакалавр авсан сургуультай шууд үргэлжлүүлээд магистр авсан. Тэр нь болохоор хөдөлмөрийн хууль тэгээд нийгмийн эрхийн чиглэлээр. Одоо бүр нарийнс чинь гэсэн үг тий. Илүү жоохон detail болоод тий ингээ явчих байгаа. Тэрүүгээр хөдөлмөр болон нийгмийн одоо эрх зүйн чиглэлээр бол магистр яг нөгөө subject matter expert болж штэ тий. Тийм тэгж авсан байна. Дараа нь болохоор нөгөө Sciences Po гэдэг. Sciences Po
Тэгээ за ерөнхийдөө University of Science Po гэж шууд ярьчихдаг л да тий. Science Po бол бас сайн сургууль шүү дээ. Нэлээд мундаг элит бас тийм сургууль. Тий. Тэгэхээр тэнд болохоор улс төрийн судлаар л магистр авсан байна. Тий. За тэгээд энэ дээрээс бол яг нөгөө Кристиан Лагардгийн хувьд бол нэг тийм өөрт нь нэг тийм жоохон шарын гоцоолгосон ч гэдэг юм уу те тэр зүйл байгаа. Тэр нь болохоор ENA буюу за энэ ENA-д тэнцэл орчих юм бол бүх амьдрал нь жигдэрчдэг. Тэр зүйлдээ бол бүтлгүүтсэн. Тэ тэрэндээ бол орж чадаагүй. Гэхдээ тэрээ өөрөө ер нь бүтлгүүтэл гэж хараагүй. Бас нэг арай өөр төрлийн өөр боломжуудыг бас эрэлхийлэх тийм одоо жоохон хурцлсан гэх юм уу тийм зүйл бол болсон юм лээ. Тэгэхээр тэр чухаараа бараг батны болчих гэсэн тийм. Тий, тэр шигээ орсон бол яг л бусдын адил яг адилхан замаар явах гэсэн байхгүй. Гэтэл тийшээ тэнцээгүй тэгээд өөр одоо их сурвалжуудыг хайж өөр ямар боломжууд байна уу гэж бас хайж хурцлж бас өөрөө нэлээд явсан юм байна гэж бол тэнцээгүйд нь баярлаа гэх. Намайг тоогоогүй ч баярлаа гэдэг шиг юм болсон байна. Тий, ер нь бол тийм билээ. За үүн дээр нэмээд хэлэхэд бол ер нь нөгөө уламжлалт conventional traditional team хаалгаар бол ороогүй, team замаар яваагүй. Харин хууль, улс төр, хэл гэдэг ийм гурван юмыг холилж байгаа. Ер нь бол. Тэгээ энэ хүний бас түүхэн дээр нөгөө хэл, гадаад хэл гэдэг юмыг дахин ярьж байгаа тий. Тэгээ Кристиан Лагардгийн англи хэлийг бол би шүтэж амьдардаг. Тэрийг бас хэлье. Ер нь гэхдээ Лагардад бол үнэхээр крашлдаг. Тий. Англиныхын хувьд гэх юм бол мэрэгжлийн үгнүүдээ маш сайн хэрэгэлдэг. Мэрэгжлийн үгээ ер нь сайн мэдж хаад англи хэл чинь өөрөө ингээд цэвэрхэн болоо авчдаг шүү дээ. Тэгээ тийм санаа. Үгийн баялаг сайтай. Тэгээд маш сайн зэгцтэй ярьдаг. Тий. Үнэхээр тэр нь үнэртдэг. Яг яаж тэгж ярьж сурандаа жимсэн байна. Тэгээд хичээж л байна да. Тий. Тэгээд Harvard Business Review дээр бас хэлсэн байсан. Ер нь бол Лагардаа бол юмыг дандаа ингээд шинжилж өөрчлөлт, реформ хийх одоо баг тэрэнд одоо зориулагдсан хүн юм уу хаашаа тий. Яагаад гэвэл тэр ENA-д тэнцээгүй зүгээр бусдын адил ингээд явцдаг байсан болвол яг нь өөрөө болвол одоо өөрийнхөө манлайллын тэр философи дээр ч гэсэндээ би ингээд дандаа дээрээс доошоо ингээд тулгах, зааварлах биш харин хамтын ажиллагааг дэмжих замаар бид нэр хамтдаа ингээд хайрарки бус тий одоо хамтарч бие биенийхээ үгийг сонсож хоризонтал явах нь тэгээд бие биендээ орон зай гаргаж нэг зүйлийг зорих тийм одоо лидершипийг бол өөртөө бол бий болгоно гэд. Тэгэд энэ бол ерөнхийдөө болвол энэ өөрт нь энэ философи нь яаж сурсан одоо бий болсон бэ гэхээр өдийг хүртэл тэр нэг туулцсан зам байгаа байхгүй. Унаад байсан нь. Унаал ингээл өөр зүйлд яваал 17 настайдаа тэнд US Capital-д интерн хийгээл хүмүүсийг хажуунаас нь хараад октодын коллеж препт яваал Америкад очиод энэ болгон ч бүгдийг нийлүүлээд мань хүний ер нь бол ямар төрлийн манлайлагч байх вэ гэдгийг нь бол build up хийсэн юм байна. Тийм ээ holistic approach гарч ирж штэ одоо тийм яг тэгж бол харагдсан. Тэгээд ийм хүнд бас ийм альтернатив боломж бас байдаг шүү буюу өөр сонголтууд чи тэнд бүтлгүүцсэн ч гэсэндээ дараагийн сонголтын альтернатив choice заавал байгаа гаргалгаа байгаа гэдэг л ийм бас нэг тийм одоо философитой явсан юм бэл. За энэ одоо яг амьдралынх нь болон карьерийнх нь баримтлал болсон. За World Economic Forum буюу дэлхийн эдийн засгийн хурал чуулган дээр тэрээр COVID-19 уур амьсгалын өөрчлөлт, гендрийн оролцоо дижитал шилжилтийн тухай бол хэлэхдээ хямрал бүр шинжилэлт хийх боломж авчирдаг гэж хэлсэн байсан. Тэгээ энэ нөгөө яг л таны хэлдгээр өөрийнх нь яриад байгаа тэр ENA-д тэнцээгүй ч гэсэндээ өөр юм одоо үзээд сураад ингэж явсан тэрнээсээ илүү сайхан боломжийг олж илүү харин сайн боловсрсон гэдэг тал руугаа ингээд нөгөө нэг юмн дээрээ л нэг ингээд ургаад ингээд гараад ирсэн ингээд санагдсан. За тэгвэл ямар ч байсан их сонирхолтой замналаар ингээд явсан. За карьерийн хувьд л хоёлаа мэдээж өргөжлүүлээд бас ярина тий. Өөр ер нь Кристиан Лагардад ямар тийм онцгой ур чадрууд байсан бэ? Тэр талаар судалсан уу? Тэр нөгөө Холсон Армст нь усан бассейнтэй гэж бичигдсэн байсан нь учиртай юм билээ. Ягаад вэ гэхээр усан сэлдэг хүн байна. За усан сэлдгээсээ гадна бүр нөгөө 17 настайд одоо Америкт ч байгаал тэр интерншип аваад исэн. Тэгсэн бүр улсын аврах шалгаруулах тэмцээнд хүрэл медаль авсан юм байна.
1968 онд. За тэгээд мөн Францын үндэсний шигшээ багийн гишүүн байсан гэж байна. Сэлэлтийн. Тэгэхээр энэ хүн бол бас ийм тэмцэгч хүн байна. Гэхдээ спортив манай францлэр. Спортив. Тийм бэ тий. За тэгээд тэр спортоосоо болохоор тэр тасалжуулагч нэг зүйл хэлдэг гэсэн ба тий. Тэгэнгუთ grit your teeth and smile гэж. Тэр нь юусэн үхээр зөвөр шүдээ юу ч болж байсан шүдээ зуугаал инээ гэдэг зүйлийг Кристиан Лагард усан цэлтийнхаа спортын дасгалжуулагчаас бол олж авсан тархиндаа бүр суулгацсан, кодлцсон юм байна. Тэгээд тэр нь болохоор одоо энэ том тэ олон улсын IMF, Европын төв банк тэ IMF ч одоо нөгөө олон улсын валютын сан энтер гэх мэтчлэн за тэгээд энэ сангийн сайд тий хамгийн анхны ингээд G7-гийн сангийн сайд энтер ингээд болоод хэцүү кризистэй үеийг даваад гарахт нь бол яг энэ менталитийн тусалсан гэдэг байна. Юу ч болж исэн 50 бай тий зөөр шүдээ зугаад 50 бай инээмсгэл битгий сандар тий тэгээ you'll be fine тий зүгээр л 50 гасаа гадна нөгөө талын арай өөр тогтвортой 50 байсан баг тий бас нөгөө stable тий яг үнэ тий ингээд 50 юу ч болоогүй шиг магадгүй шүү дээ тий зүгээр ингээд under control тий ингээд сэтгэл зүйн хувьд хүчтэй байхыг хэлж байгаа байхгүй тий сандраал паниктаад байхгүй гэсэн. Тэгээ уус лидер чинь тэгж яж болохгүй шүү дээ тий ингээд нүдээр гэлтүүдэл паниктаад байвал яа нөгөө доотлох хүмүүс яаж лидер гэж харах вэ? Яг өгтөө нөгөө яг таны надан дээр чинь бол leadership-ийн олон онолууд нөгөө байгаа transformational leadership, servant leadership гэдэг ерөөсөн жороор нөгөө leadership-үүд чинь англиас судалсан маань суралцж ийн дэлхийд даяараа. Тэгээ энэ дээр бас ярихтаа тийм лидер бол бас ингээд сандрах нь чайшин. Гэхдээ сандарч байгаа бол тэрийг хэл гэж сүүлийн үед бол судалгаанууд ингээд хэлээд байгаа юм байна. Илэрхийлээд экспресс хийгээд ингээд явах юм бол нөгөө дараагийн хүмүүс нь ч гэсэндээ бас энэ манай лидер чинь бас хүн штэ гэдэг ийм ойлголт. Тийм нөгөө vulnerable байдлаа харуулж байна. Yes яг тийм тэр өөрийнхөө одоо vulnerable байдлаа харуулж болно. Гэхдээ эн чинь нөгөө юу гэсэн үг бас биш байхгүй. Vulnerable байдлыг бол харуулж болно, уйлж болно, тэ ингээд яаж бол. Гэхдээ энэ хамаагүй ингээд сандраал ингээд паниктал байх чинь бас болохгүй юу тий. За та нэг гайгүй хаа гэдэг тийм сууж байгаа ингээд бас төсөөлөлтөө тий. За хоёулагтай нэмэгтэй лидершипийн талаараас үргэлжлүүлж ярина. Ер нь ярих сэдв бас ихтэй хүн байлээ шүү лагартай тий. За окей. За ингээд ийм grit your teeth and smile гэдэг тийм философиг бол бас усан сэлтийнхаа одоо спортоос олж авсан байна. Минь хүн. За карьерийн хувьд хоёул ярих уу? Тийм. Карьерийг бол салгаж ярих уу? За тийм. Гэтэ би нэг үг хэлэхэд анхдагч гэдэг л хүн байна тий. Харин тийм ерөөсөө тийм анхдагч болоод төрцөн заяа. Тэгээд мань хүн чинь 1956 онд төрсэн баха. 1956 онд төрсэн. Тий. 56 онд 1 сарын 1-нд төрсэн. Вау. Төрсэн өдөр нь хүртэл яг ингээд шинэ оны хамгийн ихний өдөр ингээд төрсэн. Гэтэ сонирн байгаа зү тий. За тэгцэн тэгэнгуутаа 1900 за одоо онуудын нэг сүртээлээд яхав. Гэтэ ер нь бол Baker and McKenzie гээд маш том консалтингийн компани. Тэнд бол хамгийн анхны одоо эмэгтэй chairwoman болж исэн байна. Тий. Ингээд явж исэн. За тэгээд Францын сангийн сайд байсан. За Францын сангийн сайд нь бол бүр G7 дотроо хамгийн анхны эмэгтэй сангийн сайд болсон. G7 улс дотроо. Тий, G7 улс дотроо хамгийн анхны эмэгтэй сангийн сайд байсан байгаа юм, тий. За тэгээд IMF буюу олон улсын валютын сангийн хамгийн анхны эмэгтэй захирал. International Monetary Fund. Хамгийн анхны эмэгтэй тэргүүн юм. Тий, тэргүүн гэж ярих юм байна. Head, тий, тэргүүн юм байна. За тэгээд дараагаар нь болохоор одоо ч гэсэн хашиж байгаа 2019 оноос эхлээд Европын төв банкны одоо ерөнхийлөгч анхны European Central Bank. Тий, European Central Bank буюу Европын төв банкны хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ. Энэ хүн. Тэгэхээр ер нь бол ингээл анхны. Тэгэхээр энэ хүнээс анхны гэдэг зүйл салахгүй, дээрэс нь эмэгтэй лидершип салахгүй, дээрэс нь хит удаа дэлхийн хамгийн нөлөө бүх эмэгтэйчүүдэд бол тогтмол нэр нь зоолттой явж байгаа. Одоо gender norms-ыг эвдэж штэ тийм. Тэгээ эмэгтэй лидершип тал руу women empowerment тал руу бол бас олон зүйл бол ярьд юм л.
Тий. Одоо хоёулаа ч гэсэн бас female empowerment дээр ярил би жишээлбэл таныг ингээд дураараа явж байгаа шүү дээ. Тэгээ юм суралцаад тэгээд та ч гэсэн бас тийм хүн байна. Чамаасаа сураа явж байгаа. Баярлалаа. Тий. Бас хэдий да үе үегээ тий. Тий. Би бинээсээ сураал тогтмол сураал явж байгаа шүү дээ, тий. За ийм болвол юу байна? Философитой хүн байна тий. Одоо ийм карьертай хүн байна. Карьер нь бол дандаа юм байсан. Тэгээд энэ дээрээсээ бол бас ер нь онцолж айгуу сайн хэлсэн зүйл нь бол risk taker. Би бол ер нь risk taker гэдгийг айгуу сайн онцолж бас хэлдэм байл. Бас нөгөө partnership, collaboration тал руу яг манлал, хамтдаа манлайлъя гэж гарч ирж байгаа тий. Миний хувьд гэх юм бол дүр төрхийн тийм байгаа. Гэтэ тэр нь ч одоо аргагүй бах. Яг дандаа юм олон улсын байгууллагуудын одоо лидер хүн байхаар улс орнууд чинь дан дангаараа явахгүй хамтдаа нийлээд дэлхийн улс орнууд ингээд шинжилэл сайжруулалтын төлөө явъя гэсэн санаатайгаар. Тий. Тэгээд нөгөө нэг харахаар одоо чинь хуулийн зөвлөх байсан тий. Форумд хуулийн зөвлөх байсан. Тэгснээ улс төрлөө орчиж байгаа. Тэгээд дараагаар ингээд яг policy level тий бодлогын төвшөнд ингээд бодлогын зөвлөгөө өгдөг энэ газруудад ороод ингээд ажиллаж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь мань хүн чи яг үндсэн суурь нь бол хуульч хүн шүү дээ. Тий бакалавр нь бол хуульч хүн. Тэгээд мастерууд нь ч гэсэн дандаа л энэ юуны хуулийн чиглэлээр гэтэл дандаа банк, мөнгө, эдийн засгийн тий санхүүгийн байгууллагын одоо тэргүүн болоо яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд бол маш хурдтайгаар энэ макро эдийн засаг, тэгээ санхүү энтрийг ойлгох хэсэм хурдан суралцах хэсэм шаардлага гарсан. Тэгээ тэрэн дээр бол гологдоогүй мань хүн бол шууд ингэ явцсан. Тэгтээ би энийг ингээд харахад бол мань хүний одоо нөгөө бакалаврд ордгүй гэж яваад байсан шүү дээ. Сураалсан. Тэгээ дандаа тэр сураад байгаа сургуулиуд нь дандаа тэ эдийн засаг, санхүү, тэгээд хууль, нийгэм, урлаг философи энтриг ингээд маш сайн бүр ингээд суур мэдлэгийг нь маш сайн өгсөн байсан учраас мань хүн хөрөхөд бас харьцангуй хэлбэр байсан болов уу гэж би зүгээр төсөөлж байгаа. Мэдээж амархан гэж байгаа биш. Зүгээр гэхдээ суур сайтай байсан учраас бас тажгүй хэлбэр байсан. Арай айтаахан байсан болов уу гэж бас бодогдсон. Тийм баг. Дээрээс нь бас нөгөө англи хэл нь нөлөөсөн баг тий. Англи сурсан англи хэллийг сурахыг ч угаасаа ирмэлцдэг хүн. Энэ шууд санхүү гэдээ ороод ирэхээр нөгөө санхүүгээ дагаад нөгөө англи хүнүүд наа шүү дээ. Нөгөө яг тэр чиглэлийн одоо capital asset гэдэг нөгөө эдгээр чи хооронд нь ялах гэд хэцүү. Зүгээр ингээд нэг үг явж идэг гэтэл цаана шал өөр юмыг ярьждаг. Гэд эдэн бодлогоныгоо сурсан гэхээр тэр хүн бас тархин нь бол маш сайн ажиллаж байгаа юм байна. Хэлний хувьд гэх юм бол англи хэлтэй, франц хэлтэй, Испани хэлтэй. Тэгээд одоо нөгөө Европын төв банкны тэрүүн баснаас хойш герман хэл сурч байгаа гэж. Тэгээд Испани хэлний хувьд магадгүй нөгөө Америкаас 60-д 60-д настай байхгүй юу? Одоо 56 оны хүн гэхэр чинь тий. Тэгэхээр чинь одоо дахиад өөр шинэ хэл сураа явж байгаа юм бас. Ундуугаз. Яг 69-тэй юу? За бид хоёр хинэн сайн та бадгийн шалгаар нэг. За таасан ба. Гэхдээ юу саяных дээр зүгээр Испани хэл гэж тэнийг харж бодлоо. Тий 60-тай юм байна 56 оны гэхээр. За. Très bien. Тий. Юу Испанаар ерөөдөө нөгөө Америк соёл харагддаг шүү дээ. Тэр нөгөө тако гэдэг хоолчинд яг тэдний хувь Hispanic соёлын том байдаг. Тэгэхээр магадгүй 17 наснда нөгөө Америк соёлыг судлаад үзээд явж байхдаа хинээс бүгдээрээ ер нь Испанаар ярьдаг юм байна гэдгийг хараад магадгүй Испани хэл сонирхоод орсон ч гэж болох юм тий. Харин тийм баг. Тийм. Одоо тэгээд өөрийнх нь төрсэн тэр Le Arbe гэдэг тэр одоо Аврэ тэр газар нь болохоор бас ер нь яг боловсрол руу фокуслсан, боловсролыг дэмжсэн, илүү жоохон инженерийн шинжилгээ ухааны тал руугаа илүү бас тийм мэрэгсэн тийм гоё хот хэвээрээ л байгаа. Тэгэхээр бас нэг тийм нэг чиглэл рүү дагнсан хот байна гэр гоё юм тий. Харин тийм бааз тий. Тэр хэсгээс нь дандаа тийм төрлийн мундаг одоо лидерүүдээс гарч ирж байна шүү дээ тий. Нэг тэнд очиод үзчихсэн тий. Баяс очиод үзэх бах уу. Тий. Тий. За тэгээд одоо мань хүн болохоор ингэсэн байна. Одоо хоёлаа эмэгтэйчүүдийн empowerment тэг эмэгтэйчүүдийн манлайлал тал руу насны хэд хэдэн зүйлийг хэлье. Аюу гоё ингэж цэгцтэй эмх цэгцэнд оруулсан хүн байна. За өөрийнх нь одоо өөрт байгаа давуу тал байгаа штэ Кристин Лагарт өөрт байгаа давуу талуудаа ямар өөрт нь боломжуудыг нээж өгсөн бэ гэдгийг их гоё тодорхой хэлсэн байна заяа. За хамгийн ихнийх нь
discipline буюу сахилга бат. Би сахилга баттай байснараа хүмүүсийн итгэлийг олж авсан гэж. Credibility. Тэ би сахилга баттай учраас хүмүүс надад илүү итгэж эхэлсэн. Credible харагдаж шүү дээ. Credible харагдсан. Хүмүүс тэр одоо надад илүү итгэж эхэлсэн байна. За language хэлнийх нь одоо 3 хэлтэй одоогийн байдлаар 4 хэлээ сурж байгаа тий. Тэгэхээр энэ хэл сурснараа болохоор өөрт нь ямар боломж нэгдсэн бэ гэхээр access олон илүү юм руу access мэдээлэл юм авах тий. Мэдээлэл авах, хүмүүстэй харилцахад тий шууд нээлттэй илүү accessтэй болж өгсөн байна. За network бол бидний ярьж байгаа бүх зүйл дээр одоо тий. Network буюу танил талын сүлжээ бол өөрт нь хүч чадлыг, power-ыг, эрх мэдлийг юм уу тий. Powerтай болоход нь бол тусалтай бол талын чинээ яг хадагтай Криси. Тэгэж бас ингээ хэлсэн байна. За тэгээ failures те одоо уналтууд те өөрт нь одоо тэр уналтууд нь юу авчирч байсан бэ гэхээр side door буюу хоёр дахь хаалга үргэлж нээлттэй байдаг шүү гэдгийг нь ойлгуулж ирсэн гэж байгаа тийм. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг өөрийнхөө Кристиан Лагардегийн бусдад хэлсэн сургамж дээр нэм гоё ишлүүд байсан байна. Айгу ойлгомжтой байгаа тийм байна. Тийм. Ер нь нэрээ сахилга баттай байхад энэ хүн маань энийг хийндэ гэд угаасаа л хийдэгдэ гэд нэг юм зураглал үүсчдэг штеп. Тэгэхээр яг зөвөл гаргаж ирсэн юм байна. Тийм. Тэгээд нэг маш их аялдаг Кристиан Лагард ч ингээд энэ тэнд тогтмол аялж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө хотеллуудынхаа ингээд нөгөө жим рүү орохлоор дасгал энэ төр хийх гэхээр хүмүүс ингээд байнга ирээл юм яриад зураг авахлын энэ төр гэл хэцүү байд юм байна. Тэгэхээр мань хүн өрөөндөө бүр ингээд дасгал хийдэг тийм бүр рутинтэй болсон байгаа юм. Тэгэхээр энэ дисциплинтэй. Тийм. Тэгэхээр ингээд энэ мэтчлэн тэгээ 6 болчихтой. Өдөр тутмынхан л амьдрал гэдэг чинь л тэр чигтээ сахилга баттай л байсан биш. Айгу бас айгу эрт бастаг эрт унддаг хүн байгаа да тий. Оо тийм баг. За окей. За өөр нэмэх юм гэх юм бол багш нарын одоо гэр бүлээс төрсэн охин гэхэд ийм хүчтэй байна гэдэг нь бас нэг тийм стереотипыг эвдэж байгаа тий. Манай ер нь багш нарыг даруухан байдаг шүү дээ. Номтой хүн өдөлгөөн гэдэг. Гэтэл манай хүний бол аав ээж нараа эсэргээрч юм шиг харагдсан тий. Бас нөгөө ийм сониуч. Тэр өөрийн хүнд бас сониуч байх crazy бол биш. Curious байх их чухал юм шиг байна. Тэгэд энэ хүн маань бол ийм хүмүүсээр хүмүүжээд тэгээд уламжлалт хөвшлээс гарсан учраас одоо яг манай ийм залуу үеийг илүү бас сайн ойлгож ажилтдаг байх гэж бодож байгаа. Тий. За тэгээд жоохон хувийн амьдрал руу ингээд бас ингээ хазахад эмгтэл хүн юм чинь тий. Тэгээд гот Кристиан Лагартай 2 хүүхэдтэй. Нэг хүүхэд нь энийх ажлын хажуугаар ингээд энийх ажлын хажуугаар 2 хүүхэд гарсан байна. Тийм тэгээд 2 бандтай. Тэгээд нэг нь 86 төрсөн, нэг нь 88 он төрсөн. Тэгээд 2 хүүхдийнхаа аавтай болохоор 10 жил хамт амьдарч агаад 2 тишээ олсон салсан. Тэгээд дараагаар нас нэг 2 партнертай болсон. Тэгээд тэд нартайгаа гэрэлсэн хэсэг нь бол одоохондоо нууц. Манай их айгу busy. Тийм мэддэхгүй байгаа. Тэр нь гэхдээ Кристиан Лагарда бас нэг зүйл дээр бас нэг women empowerment дээр юу хэлж ирсэн гэхээр Маккензид ажилладаг хамт ажиллаж байсан бас нэг эмэгтэй одоо өндөр албан тушаалтай эмэгтэйгээс айгүйх инспирэшн авсан юм бэлээ. Ер нь бол айгүйх урам зориг авсан. Эмэгтэй хүн ийм мундаг гэж болох юм байна. Тэгээ тэр эмэгтэй нь бас хүүхэдтэй ээж хүн байсан. Тэгээ өдөрт яг 2 удаа хүүхдүүдтэйг уцаар ярьдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд эмэгтэй хүн ээжч байж болох юм байна. Бас ингээд манлайлагч нь том удирдахын төвшөнд ажил хийж болох юм байна гэдгийг тэр эмэгтэйгээс нөгөө Маккензид ажиллаж авах үедээ авсан байгаа даа. Тийм урам зориг бол авцсан. Тэгээд дээрэс нь маш гоё эмгтээлэг хувцлах хэвээр. Тэгээ бид нар ингээд лагардаг ингээд бодглохлоор чи дан ирчүүдтэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд эмгтэй хүмүүс зүгээр одоо эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй гэж бодож байгаа нь өөрөө эмгтэй одоо манлайллыг эсрэг бараг ингээд байж болохгүй юм шиг харагдуулаад байдаг учраас Кристиан Лагарде өөрийнхөө одоо фэшн те хувцлалт дээр маш их анхаардаг. Тэгээд хэрэгцээ чи ингээд анзаарсан бол маш гоё юм скарф те оролтнуудаар ингэж өөрийгөө их гоё чимдэг. Тэр нь өөрийнх нь бүр ингээд имиж болцсон, үсэн байнга гоё байдаг. Тэгээд ерөөхдөө бол Chanel, Hermes
гэсэн одоо энэ хоёр брэндээр бол өөрийгөө гойдог ийм бол бас хүн байна. Тэгээд яг зүгээр орлогыг нь би зүгээр хальтаас нэг харж үзсэн. За одоо энэ дэлхийн хэмжээний мундаг эмэгтэй лидер хэд байд юм бэ гэд бодсон чинь мэдээж маш олон тэр нь болохоор энэ Европын төв банкнаас авж байгаа цалин жилийнх нь болохоор 370 мянган евро юм бэлээ. Тэгээд нэмээд энэ хүн дээр чинь зөндөө олон борд дээр байгаа учраас бордын цалингууд орж ирдэг баха гэж би дотроо бодсон. Тэгээд уулзвал асууя да. Тий, ингээд тиймэрхүү зүйлс нь бас ингээд айгу сонирхолтой зур хүмүүстэй сонирхуулаад ингээд хэлэхээр энэ дээр бас нэг сонирхолтой ч гэх юм уу илүү урам зориг авсан зүйл нь юу гэхээр яг тэр олон эрэгтэй хүн мэйл доминетэд газар ажиллаж байгаа байж ич нэг ийм үйлчлэг байдал дээрээ нээлттэй байж чадна гэдэг чинь нөгөө тэр бэлгийн хүчирхийлэлгүй орчинг бүрдүүлж чадчихна гэж би бол харж байна. Тэр нөгөө амар юм уйтай шүү дээ. Comfortable гал. Тийм. Тэгээ бүр ингээд гой хүүхэн гэдгээр алдтай уусаа. Тэр нь тийм байгаа нь окей. Яагаад гэхээр би муухай байгаалгүй тий. Тийм. Тэр бүр бас тэгэхээр бас нөгөө ажлын байр нь өөрөө тийм safe, secure байна тий. Тийм. За тэгээд Кристиан Лагардын хувьд бол нэг иймэрхүү байна. Тийм. Тэгээ өөрийнх нь бол хэлэх бас дуртай үг нь болохоор хэрэг хаалга хаалттай байвал тэр хаалгыг ингээд нээ. Нэгдэхгүй байвал өөр хаалга шинэ хаалга чи өөрөө хий гэдэг гаргаж ирээд хамгаалах гэж байгаа шүү дээ. Одоо тий замчин байвал тэр замаар ингээд яваад үз. Тэр зам хэрэгцээ байхгүй бол өөрөө шинэ зам шинээр бий болгох гэдэг ерөөсөө ийм л ураатай. Тэгээд ийм мундаг одоо эрсдэл даадаг ийм одоо позитив хүн байна. Тийм маш позитив. Тэгээд эмэгтэй лидершипийг бол илүү хөтемжсөн. За дээрэс нь одоо өөрийгөө бол байж болох бүхэл хэмжээндээ одоо тий сахилга баттай байлгах одоо хүмүүсийн итгэлийг даа энэ бүх юм дээр бол өөрийгөө супер байлгах чадсан. Боловсролын төвшөнд бол бас их яг Францын дээшээ явдаг тэр хүмүүсээс бол арай жоохон өөр альтернатив замаар явсан. Тэр нь болохоор тэр хаалгач нь хаагдахгүй бол өөрөө шинэ хаалга хий гэдэгтэй нь бол яг ингээд хаалга бариад босго. Тийм хаалга бариад босгоод өөрөө тэр хаалгаараа ороо явсан. Тийм ийм л одоо мундаг манлайлагч эмэгтэй талаар л ярьлаа. Тэгээд Кристиан Лагардыг бас супер од модтэй одоо юу гэдгийг тодорхой хэмжээгээр бас одоо Дональд Трамп шиг ч гэдэг юм уу бүхэн бол мэдгүй байж магадгүй. Гэхдээ одоо эмэгтэй лидершипийг ойлгохыг хүсэж байгаа хүмүүс бол заавал мэдчих ёстой нэг рол модель бол мөнөөсөө мөн тий бидний бол эмэгтэй лидершип дээр дэлхийн одоо энэ гендерийн одоо тэгш байдал дээр бол асар том тоглолт хийж чадж байгаа. Ийм бол бас юм мундаг мус хангалагч эмэгтэй байгаа. Бас нөгөө тэгш байдал equity дээр тий equality. Тий тэрэн дээр бол яг ингээ үлгэр жишээ болоод ингээ явж байгаа. Ийм мундаг эмэгтэйгийн талаар ярьлаа. Тэгээд та бүхэндээ таалагдсан гэж найдаж байна. Оксфордын их сургууль, BBC, Нэгдсэн үндэсний байгууллага зэрэг дэлхийн томоохон байгууллагын захирал менежерүүд ямар хичээл үздэм болоо. Эдгээр байгууллагуудын захирал менежерүүдийн үздэг хичээлийг та бүхэн манай бүрэн аппликейшнаар дамжуулан монгол хэл дээр үзэх боломжтой болсон байгаа шүү. Английн Global Growth Institute-ийн дэлхийн түвшний менежер хичээлийг үзээд та бүхэн маань багаа хэрхэн бүрдүүлэх юм, харилцааны чадраа хэрхэн сайжруулах уу, удирдлагатайгаа яаж зөв харилцаж сурах уу, мөн хурлаа хэрхэн үр дүнтэй удирдах уу зэрэг ажлын байран дээр ч өдөр тутамд хэрэг болох ур чадруудыг эзэмшээд олон улсын сертификатыг гардаж авах боломжтой болсон байгаа шүү. Та бүхэн бүрэн аппликейшны татаж авах линкийг комент хэсгээс аваад эхний хичээлээ өн төлбөргүй үзээрэй. Хоёулаа ч юмсаа ерөөс нэг юм мартаад байна. Subscribe дараарай. Тийм ээ. Гэдгээ ерөөсөө хэлэхгүй байгаа дах юм. Би нөгөө энэ бит хоёрыг засаад доор бичээрэй гэсэн шүү дээ. Тий. Тий. Хоёулаа гэхдээ хэлчихээ те. Ингээд хүмүүс ингээд сонсоод байгаа. Гэхдээ ингээд subscribe дарахгүй болохоор биднэрт бас жоохон урам орж ирэхгүй байгаа байхгүй те. Тэгэхээр ингээд гоё манай сувгийг дэмжиж гоё subscribe дараарай, share-лээрээ, like дараарай. Тэгээд энийг ингээд сонсоход нэг алдах зүйл байхгүй хаа гэж бол бодож байна. Тэ өнөөдөр гэхэд чинь бид нараас нь Францын боловсролын системийг бас тодорхой хэмжээгээр жоохон ярьж ойлгуулах гэж бас хичээлээ шүү дээ, тийм ээ. Тийм. За окей, баярлалаа. За тэгээд Франц хэлтэй хүмүүс маань бит хоёрын дуудаж чадаагүй үгнүүдийг засаад доор нь ингээд нэг галиглаад ч юм уу бичээд өгөөрэй. Тэгвэл их баярлалаа шүү. Баярлалаа, баяртай. За баяртай.